Миний номер 1 зорилго багийн амжилт гэдэг бол номер 1 байсан. Баг авраг авах юм бол тэр чинь бас дагж ирэх цагт авахгүй тий. Спортод хамгийн үнэтэй шагналыг зөвхөн үзэгчд өгдөг. Nordic Hoops энэ удаа хамгийн ихний дугаараараа ард түмний MVP Эрдэнэцэгтийг анзалж байна. Цогтойгийн хувьд сагсан дуртай олон залуусын адилаар хашааныхаа ойролцоох шийдэн дээр шорон дунд бөмбөг залж гисэн байна. Ингээд Хинтэн аймгаас хотод орж ирж хамгийн анх лигийн тоглолтод оролцож өрсөлдөөний хамтыг анх мэдэрч гисэн Sprite League. Хотод орж ирээд бэлтгэл хийгээд Sprite League гэж анх удаа оролцож ирсэн хамгийн том тэмцээндээ лигт ирнэ. Тэгээд тухайн үед бид яг 100 лигтээ ороод тэгээд Sprite League амжилт гарахын төлөө бэлтгэлийг маш сайн хийнэ гэдэг чинь яг өвөл гүйтэнж байсан. Алдар спортерон дээр одоо засварыг гоё болсон доо. Хууч яг жижиг зааланд бэлтгэлийн алдрын спорт заач өвөл амар хүүтэн. Тэгээ ингээд хөөс гараа гүйж яхад ингээд уур ингээд гардаг байсан. Цайлан цагаа байхгүй тэгэл дожигондоо гэрт нь очин бөөндөө нөгөө тэмцээн урлаан болохоор ч одоо шахах боломжтой арай өөр л дөө. Нэг буудал байрлал ингээд анх чи битэрсэндээ яг нэг чухал үе ч юм уу чухал тоглолт видео тоглолт үед байрлах газар байхгүй. Тэгээ дожиг маань эхнэр хүүхдээ ээж авруу нь явуулчихна. Тэгээ манай чи 10 халдвартын дэжи 2 өрөө байртай байсан. Тэгээ 2 өрөө байрын чи 10 хэд үлээ байрлна. Өөрөөсөө хоол хийж идэндээ газраар дуулцгаацсан, дээгүүр дуулцгаацсан тэгэл 3-4-өө тэрвэрлээд унтцгаагаад маргааш нь босоод бэлтгэлээ өгдөг. Тэгээ тоглоо. Ингэж явсаар Монголын түүхэнд хамгийн олон баг оролцсон Sprite League авраг. Цаашлаад Харцаг баг дээр хамгийн анхны дээдлигийн тоглолтуудаа хийж эцэст нь хуучнаар Алтар Танангард буюу одоогийн BSH Knights. Цогтойгийн үед BSH Knights багтайгаа дээдлэгт 2 удаа төрүүлжсэн бол 3 зан шидэлтийн 2 удаагийн авраг. Мөн дээрэс нь бүх оддын тоглолтод 7 удаа сонгогдож тоглосон байна. Бүр тэгээд ч болоогүй бид бүхний мэдж байгаагаар дээдлигийн хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналд 2 жил дараалаад хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Тэр чинь анх 2016 онд лигт орсон гэхээр тэгээд тухайн үед яг Харцаг баг нөгөө нэг спонсор байгуулах хэцүү тэгээд үнцгийн үед сурдаг байсан. Тэр үед чинь яг одоо их нэртэйгээ яг үерхдэг байсан бохоггүй. Тэгээд гитэмс подуулд амьдэрдэг байсан. Ямар ч хамт байгаа бэлтгэлийг хот байгаад байдаг бэлтгэл хийх хэвээр сургуультаа явах хэвээр гэдэг подуулд амьдэрдэг байж байгаа. Тэгээ хамгийн анхны гэрээ маань айгу бас инээдтэй. Цогог руу орж ирсэн ижлээ өгч надад нэг найз нэг жоохон боломжтой найз нь сард надад 300 ч юм уу 400 мянган төгрөг ингээд цалин болгож өгдөг. Тэрс яг албан ёсны гэрээ зураал сар бол хэдэн сайн мэй гэж одоо их шиг юм гоё боломжтой байгаагүй байхгүй. Тэгээд нэг 300 400 мянган төгрөг сардаа өгнө. Тэгээ би тэр чинь подуулд амьдэрдэг хүртэл боломжгүй болохоор нөгөө бага багаар нэг сард 400 мянга өгөх юм тэрнгээр юу гэдэг нэг бүүдэ авдаг ч юм уу нэг хөргөж авдаг ч юм ингээд бага багаар л ингээд дээшлээ гэсэн аюул зэн зорилготой байсан. Тэгээ тэр чинь ингээд удаандаага болоод өгтөнгүүч нь подуулаасаа нэг давхарлуугаа нүүж байгаа. Бас амьдрал дээшж байгаа ш тэр чинь гоё ш. Тэгээ байжснаа хацгал багтаа тэг тоглолт дуусангуудаа гарь тогтой гэрээ зурж байгаа байхгүй би. Анхныхаа бас том баг руу орж ирж байгаа ш. Тэг гэрээ зурсан чинь зөвхөн бүтэн жилийн цалин сарын 400 мянгаар байр төрүүлж байгаа. Тэгээ би чинь тэг гитэмс амьдрдаг байжгаад сарын 400 мянгаар одоо хурдын рапид гэдэг тэнцээ бүтэн жилээр нэг байр төрүүлсэл гэрээ хийгээд тэгж анхны манд гэрээ манд тийм байсан байхгүй. Тэр чинь 2017 онд гэсэн. За тоглолтын стайл тоглогчийн онцлогийн хувь зохитой ер нь олон тал тоглолттой. Төвийн байрлалаас бусад байрлал дээр ер нь бүгдэн дээр нь тоглоно гэж хэлчихэд буруудахгүй. Зүгээр нэг fancy тоглогч биш, цэвэр efficiency үр дүнгээ хэлчихэд болно. Мөн дээрэс нь хамгаалт давталгаа аль аль нь жигд сайтай. За энэ шидэлтийн тал дээр түүний дасгалжуулагч байсан одоо багийнх нь менежерээр ажиллаж байгаа ижил бол дасгалжуулагч хэлэхдээ түүнийг маш торгон мэдрэмжтэй гэж онцолж байсан. За энэ торгон мэдрэмжийг карьерийнхаа туршид мөнх болд болон аз хоёр гэх мэтчлэн шилдэг шидэгч нараас суралцаж мөн чадварлаг дасгалжуулагч нарын доор хурцсаар ирсэн. Нэмээд дээрэс нь хар ажил экстра effort маш сайн. Энэ нь дан ганц алдар нэр хүнд мөнгө MVP-ийн шагналын төлөө биш сагсан бөмбөгт хэр их чин сэтгэлээсээ хандаж чин сэтгэлээсээ тоглолтгийг нь харуулж болж байгаа.
яг 19-20 онд 2 дарааж авраг авсан. Одоо чинь 6 жилийн өмнө хэрэг чи би 23 4-тэй л байсан гэсэн үг. Яг хөө тэгэл чадхаараа тоглолт хийгээл дууссан del хүмүүс айгүй их тэгж над мэдээлэл байсан байхгүй. Энэ их авахаар шүү, гоё шүү, дэмжиж байгаа шүү гэл. Одоо тухайн үчиндээ бас жоохон хөвгдөөсөн те. Давлж баярлаа шүү. Бас нэрээ авчих юм болоо гэж бодоод. Гэхдээ миний нөгөө яг үндсэн тавьсан нөгөө зорилго маань болохоор шал өөр байсан. Авраг авах, амжилт гарах, багийн амжилт. Өөрөө магадгүй би тухайн үед трейнинг гэсэн нэг тодорхойтой шагналыг авахын төлөө ч юм уу тийм өөрөө зорилготой байсан бол манай уг амжилт гаргахгүй би амжилтаас гарахт нь бас хойшоо зулаагч байсан гэж боддог байхгүй юу. Тэгээ 19 он ч манай авраг авсан тэгээд AP авсаа манай дүү гоё шүү, мундаг шүү ингэсэн гэсэн гэдэг. Тэгсэн чинь манай эсрэг багийн нөө сэргэлэн ах маань авсан. Тэгэл тухайн үед бодоод дууссан тэр сэргийнх маань авсан. Дуусны дараа хүмүүс аягүй гоё нөө ард түмний AP гэж аягүй нэрлэлээсэн та. Тэр чинь бас буцаагаад тэр чагнаас бас дутгааргүй том гоё надад хүндлээг өгч байна. Хүмүүс надад итгэж намайг хайрлаад тийм гоё нэрийг өгнө гэж бас гоё санагдсан. 20 онд Тэмүүж ах маань авсан. Угаасаа манайх 2-1 байжгаад тэнцүүлсэн тоглолт байхгүй юу? Тэмүүж ах баазар шидэлт ер нь бол оноо дээр гарч шидэлтэйгээ манайх тэрийг хожоод 2-2 болж байгаа. Хэрвээ манайх 2 оноо доор нь үйжгээд Тэмүүж ах тэр шидэлтийг шидээд ороогүй бол финал дээр 3-1 гээд ер нь буцаж ирэх боломжгүй гэдэг байхгүй сагсан дээр. Леброн нэг удаа хэлсэн шүү дээ. Тийм болохоор Тэмүүж ах бас хийж чадсан болохоор авсан. Ер нь ч тэгээд сагсан бөмбөгт ингэж их хайртай bijиж одоо голтол ард түмний MVP гэдэг нэрээ хадгалж олон хүнд хүндлэгцээр байдаг баг. Өнөөрэ энэ жилийн бүх оддын санал асуулгыг хэн тэргүүлсэн гэж